За тэгээ өнөөдөр эзний үгийг сонсоосон өнөөдөр хажууд байгаа найзтай гоё үг хэлцгээ юу гэхээр зэрэг энэ нэгдсэн зөвлөн бол эв нэгдлийн баяр байхгүй юу? Бид нар хасаа хурд хийж авдаг тэгж ярьсан байна. Энэ цаг бол эв нэгдлийн баяр ба. Тийм учраас өнөөдөр хажууд байгаа найзтай эв нэгдлийн баяр юм гэж хэлэхгүй. Нэгдсэн зөвлөн болгон тэр гайхамшигтай байдаг. Та санд байна уу? Тэгээ өнөөдөр хүртэл хэдэн ч нэгдсэн зөвлөн явсныг сайн мэдгүй байна. Миний хувьд бүгдээр нь оролцсон гэхдээ нэгэнд л оролцож чадаагүй. Яг тэр манай баг бай тэр өдөр төрсөн байхгүй. Тэгээс би жимсик мөр ороход нэгдсэн зөвлөнд явж чадаагүй уучлаарай. Өнөөдөр олон хуучныхаа найз нартайгаа ядангуяа Монголоос ирсэн төгөлдөр пастортойгоо уулзаад Библиэс бол маш их санаанд орж ирээд сайн манай пастрыг урд гараад болсон чинь яг нөгөө хуучин яасан ч өвтөлтгүй хүмүүс байдгийн өсвс нь яг юм шүү чичээд хоёр биш юм чичээд тэг санаж байгаа төгөө пастраа тэг санаж байгаа. Тэгээ миний өсч байгаа хуучны зурштай та бүхэн надаас магадгүй зарим гайхшиж магадгүй ер нь 40 хүртэлээр нэг тийм насны онцлог явагдаа жоохон юу болдог лээ. 40 насны синдром бол тэгээ зүгээр синдромыг үеиг олж байгаа юм. Яг тэр үс цагаан бодоод ирэхэд шаардлага синдромтэй юм байлаа. Тэр энийг нуух гэж янз бүрээр үздэг юм байна хүмүүс чинь. Тэгэхээр одоо нэг хэсэг хугацаа хэрэгтэй. Одоо ойлгож байгаа энэ зүгээр энэ жоохон цагаарлтын үе жоохон тэгээ хүлээж авах нэг хэсэг хугацаа хэрэгтэй гэсэн үгээр магадгүй дараа жилээс гай болчих واخа гэж найдаж байна. Амен. За өнөөдөр бүгд хамтдаа эзний өмнөөс уулзах үг бол бид нар манай өсвөртөө нэг ишлэлээр гэтээ өөр зүйлсүүдийг ярих хэрэгтэй байна. Уг нэг ишлэлийг уулзах ёсгүй байсан боловч нэг ишлэлийг автсан байсан байлээ. Тэгээд тэрийг бүтээ өрчөдөг мэдсэн. Тэгээд өнөөдөр сайхан харин харсан чинь шал өөр сэдвүүд явж ирсэн маш их баярлсан. Үнэхээр эзний үг гэдэг бол гайхамшигтай амин. Эзний үг үнэхээр гайхамшигтай. Харин өнөөдөр би та бүхэнд дагалдагч нар шуурхтай уулзсан тухай тийм ээ амьдрал шуурх бий болдог тухай хуваалцахыг хүссэн байна. Амин. Мэдээж итгэгч болгонгод бидний бүх зүйл сайхан болчихно гэсэн үг биш шүү дээ. Та бүхэн санддаг байна уу? Итгэгч болгонгод бүх зүйл эерэг болчихно гэсэн үг биш. Бидний амьдрал заавалчгүй юу гэдэг вэ? Шуурхтай үе байдаг. Есүстэй хамт байсан дагалдагч нарт хүртэл юу тохиолдсон бэ? Шуурх тохиолдсон шүү дээ. Амен. Тийм учраас та бүхнийг би өнөөдөр эзнийгээр дамжуулан урамшил хүсэж байна. Тэгээ яг номын 6 дугаар бүлгийн 16-аас 24 шүтлэг үзсэн бол энэ ингэж хэлсэн байна. Чанга утгаар би уншаад өгчээ. Муу дууж байгаа тийм. Орой боход шамдан нуурын зүг бууж, завин суугаад нуурын гатлан Капернаумыг зөвлөв. Хэдийнэ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр эргүүл байлаа. Хүчтэй салхинд нуур давалгааж эхлэв. Шандар нь 25-аас 30 стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нуурын дээгүүр алхан завинд төгхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд "Бүү би мань бүү" гэж айлдав. Тэд Есүсийг завинд оруулахыг хүслээ. Тэр дараа завин очих газартаа хүрсэн байваа. Амен. Тэгээд нэгдүгээр би хамгийн түрүүнд Вашингтон Монгол чуулганы ах нартай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид нар $150 төлөөд ирсэн. Тэгсэн чинь бараг $150-аас илүү үнэтэй зочид буудал байж тийм байна. Уучлаарай илүү бид нар өгч чадахгүй. Та бүхэнийг зохицуулсан байхаа гэж найдаж байна. Маш гоё буудал, маш гоё өглөөний цайтай, тэгээ тийм гоё сайхан буулгасан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд маш амттай гоё хоолойтой байж байгаа баярлалаа. Тэгээд чуулган болгонд тийм гоё мэрэгжлийн биш тийм тогоош ихч нар байдаг тийм. Бүр мэрэгжлийн болцсон. Тэгээд бид нар бодолтой үнхээр мэрэгжлийн юм гэхээр яг мэрэгчлэн биш гэхдээ бүр ингээд чуулган дотор хүмүүс хоол хийж үйлчилсэн яг бүр мэрэгжлийн болцсон тийм эгч нар бас туслах ах нар
байгаад байдаг тийм үү. Тэгээ манай Вашингтон Монгол чуулганы ах эгч нартай маш баярлалаа. Дүүнэртэй маш баярлалаа. Тэгээ та бүхний үйлчлэлээр энэ нэм мэдлийн баяр маань сайхан болж байна тийм үү. Нэм мэдлийн баяр гэснээр дөнгөж сайхан цомоо пастортэй жоох ярьж байгаа. Төгөлдөр пастортай ярьсан байхгүй. Жоохон жоох юм ярьсан ба. Нууц зүйл байхгүй. Гэтэ би яг нэгэн дамжиж би юу ч уриалах хүсэж байгаа юм. Маргааш цагтаа ирээрэй гэж хэлэх гээд байна. Тэгээд яг л тэр хоолны дараа нэг фри тайм байгаа шүү дээ. Тэрүүгээр янз бүрийн зүйл үзэх боломжтой. Хүн пастор ч цаана амар тийм янз бүрийн юу эсвэл амьдрал тийм ээ. Янз бүрийн авиасуд байдаг байхгүй. Тэгээд манай төгөлдөр пастор ч жоохон бахта уушиг гэдгээс ахгүй уушиг. Уушиг гэдгүй юу? Нэг хятадын нэг бие хамгаалахтай. Тэгээд би нөгөө сайн сургууль сонсож байгаа даа. Ягаад тэр бие хамгаалах спорт хэрэгжүүлсэн болоо гэсэн ойлгосон байна. Тэгээд би цомоос нар юу гэж гайхалсан бэхлээр чи ууш нь харснаа гэсэн чи хараагүй нэ. Би харцсан шүү дээ. Тэсэн чи үзмээр байна гэсэн юм мэдгүй үзүүлэх юм яах юм мэдгүй. Тэгээс манай нампагийн тэргүүн пастрыг мэдэн ш та одоо отгоо пастортэй. Би нэг нэгдлийн баярчаас маргааш юу ч болохыг хинж мэдгүй. Манай ер нь манай отгоо пасторч орцсон газар болгонд гоё уртын дуу дуулж өгдөг байгаа. Шүү. Маргааш юу ч болох юм билээ тийм ээ. За тэгээд бид нар цаашаа зөв би зөв ингэ сэтгэлийг өгчөж байгаа шүү дээ. Тэгээд та бүхэн цаашаа тэр хүнтэй уулзаад юу ярих уу яах юм би сайн байдгүй. Энэ бол та бүхний дунд нэг аялж байгаа шүү. За бидний амьдралд шуургууд үргэлж байдаг. Амен. Тэгээд би зөв өнөөдөр энэ дээрээс ингээд зөвнөөд байгаа ч юм эсвэл иш үзүүлээд байгаа юм шиг угаасаа бидний амьдралд байдаг. Байх ёстой юм шиг. Тэндээ тийшээ байх ёстой зүйл гэж боддог. Бурхан бидний амьдралд бүх зүйлийг мэддэг. Бидний амьдралд тохиолдож байгаа бүх зүйл Бурханы хараа хяналтан дор байдаг гэдэгт итгэдэг байна. Амен. Энэ шуургацсан ялгаахгүй. Тэгмээ хүмүүс янз бүрийн муу зүйлийг үйлддэг. Гэхдээ тэр болгоны Бурханы хамгаалалт байсаар л байдаг. Хүмүүс хүмүүс өөрсдөө бий болсон гэж ярьж байгаа. Би сайн мэдгүй л дээ. 10 юм чаа. Хэрвээ тэрийг тэгж хийсэн бол энэний цаана Бурханы хамгаалалт байж байгаа. Тэгм үү? Маш олон хүмүүс коронавирус маш хүнд нөхцөл байдлыг бид нар тууснцсан Бурханы хамгаалалт байсаар л байсан. Бурханы сайн хамгаалалт байсаар байсан. Амен. Та би хэлж байна уу? Өнөөдөр маш олон хүмүүс суугаад хамт ингээд эзний үгнээс хуваалцаад хамт гоё нэгдээ тийм ээ. Ингээд сууж байгаа нь тэр чигээр Бурханы ивэ шүү дээ. Амен. Тэгээд би та бүхэнд өнөөдөр бас урамтай байгаас хэлж байна. Бүр Есүстэй хамт байсан дагалдагч нарын амьдралд хүртэл шуурга байсан шүү ахтунараа. Тийм учраас надаас шуурга хол байна гэж битгий бодороо. Таны амьдралд хүнд хэцүү асуудлууд, хүнд хэцүү зүйлүүд байж таараа. Тэгээд бид өнөөдөр харцгаая. Өнөөдөр библиэшний ишлэлээр бид та бүхэнд гурван зүйлийг хуваалцсан. Нэгдүгээр нь юу гэхээр зэрэг Есүсийг дагаа явж байхад Есүс дагалдагч нарт шуурга заавал байдаг юм аа. Тэгээд таны амьдралд би өнөөдөр бас иш үзүүлчих таны амьдрал шуурга байх болно. Намайг тийм буруутахаар байх болно. Яг л бид нар итгэлийн амьдралаар амьдарч байхад энэ шуурга, энэ үндэсний асуудал бидний амьдралд байдаг. Гэтэ энэ утга учир байдаг юм ахтунараа. Утга учир байдаг. Бидний амьдралд өвчин ирдэг, бидний амьдралд хагцал ирдэг. Тийм үү? Бид нар магадгүй өөрсдийнхөө алдаатай буруу шийдвэрүүдээс болоод бид нар янз бүрийн хүндцүү зүйлүүдийг туулдаг. Магадгүй бид нар өөрсдийнхөө харилцааны асуудлаас болоод хэн нэгнтэй маргадаг, асуудалд ордог. Гэхдээ энэ болгоомж нь юу гэхээр зэрэг шуургатай адил зүйл. Энэ заавал ч бидний амьдрал байдаг. Харин та бүхний би юу гэж ойлгох вэ гэхээр энэ байдаг юм аа, заавал ч байдаг юм аа. Би Христэд итгэж болсон гэж бидний амьдралаас шуурга алга болчихдоггүй юм. Тийм учраас ажил байгаа найзтай хэлж би шуурга таны амьдралд байх болно гэж чинь шүү. Гэхдээ та би бүү санаа зовоорой. Магадгүй одоодсэн энд сууж байгаа хүмүүсийн дотор шуургыг туулаад явж байгаа хүмүүс байгаа тийм үү? Өнөөдөр энэ ирэх гэж
Магадгүй янз бүрийн шуургыг бүр ингээд сөрөөд туулаад явчихсан хүмүүсцэн өнөөдөр энэ газар ирээд гэж сууж байгаа юм тийм үү? Ер нь нэгдсэн зүйлээр ирнэ гэдэг бол ялангуяа холоос ирнэ гэдэг бол энэ тийм амар зүйл биш. Тэгээ энэ жоо манай антер зүйлээ имэнэрээр би бол бахархдаг. Наашаа ихэд уг нь энэ хүмүүс өглөө гэрээсээ 9 цагт гарсан байхгүй юу? 11-өөс онгоцтой. Гэсэн чинь 11 онгоц нь канцелагдаад 3-аас онгоц болсон. Дараад нь 3-аас канцелагдсан тийм ээ. Тэгээ бүр 5-аас ниссэн ба тийм үү? Тэгээ би бүр маш их санаа зовчлаа. Тэгээ оройн цуглаанаас өмнө ирээсэй. Тэгээ яаж ч оройн цуглаантай оролдоод орж ирсэн тийм үү? Тэгээ энэ чинь бидний амьд тохиолдож байгаа бас нэг шуургатай адилхан зүйл тийм ээ. Тэр та бүхэн бодож үзээрэй. Миний амьдрал тэгээ шуурга байдаг юм аа. 2002 онд намайг бизнес сурж байгаа. Энд юу боллоо? Нью-Йоркд нэг аимшигтай болсон тийм. 2001 он болов? Нэг он. Яг тэгж 2001 онд тэгээд бизнес сургууль өглөөд Эквадород орсон чинь амар болцсон. Манай Америк багш ингээ өөдөө юу болоод байна гэсэн чинь тийм болцсон. Тэгээд Америк ерөнхийлөгч гарч ирээ тийм. Тэгээд Жорж Буш байсан тийм. Тэгээд юу гэж хэлсэн мэтлээ зэрэг дуулал номны ишлээс гэж татчихсан юм тийм. Бид өхлийн харанхын хүндэгээр тулдаг юм аа гэсэн. Тийм. Гэхдээ бид хорон ойлгосон байхгүй. Тэгээд бид нар шуурга бидний амьдралд ирдэг. Христэд итгэж ах нараа бид нар бүдөөнд нь шуурга ирдэг. Та энийг бидний ястаа бид нар хүлээж авах. Шуурга миний амьдрал таны амьдрал заавал байдаг. Харилцаанд онч тэр, ажил дээрч тэр, гэр бүлч тэр ялгаа бүдөөнд нь шуурга бидний амьдралыг яадаг вэ? Найрал гардаг ба. Ямаас итгэж болчтой гэж шуурга танаас явна гэсэн баггүй шүү. Харин ч магадгүй бүр хүчтэй гэж боддог юм. Та бэлтгэлтэй байгаас урьж байна. Амен. Хоёрдоорт нь би та бүхэнд юу гэж уулзсан урьж байгаа гэхээр зэрэг бидний итгэдэг эзэн Есүс таны амьдрал тохиолдож байгаа шуургыг үүсгэдэг юм аа. Тэр мэддэг гэсэн үг байхгүй юу? Тэр мэддэг. Эсвэл тэр бидний амьдрал тохиолж байгаа шуургыг их багаар нь хэмжидэггүй гэсэн үг юм. Зүгээр штэй гэж хизээж тэр хэлдэггүй гэсэн үг байхгүй юу? Наа чинь бид нар тохиолдог тэ бидний амьдралын нэг тохиолдог зүйл штэй ч гэдэг юм уу тэр хизээж тэгж шилээгүй. Тэр тэгж шүлээж авдаггүй. Харин тэр яадаг вэ? Тэр өгөөсгдөггүй. Харин ч бидний тохиолж байгаа асуудлыг яг байгаа чигээр нь тэр хүлээж авдаг. Чамд юу хэрэгтэй? Яс тэгж асуудаг. Яс уулзчихсан тэ сор буулгачаас тэгж асууж чамд юу хэрэгтэй? Би чиний юу хийж өгөх вэ? Эзэн Есүс бидний амьдралд байгаа асуудлуудыг яадаг вэ? Тэр мэддэг. Тэр бас хүлээж авдаг гэсэн үг. Тэр хизээч үгүйсдэггүй. Зүгээрээ наа чин зүгээр болно. Жижигэн штэ, шуурга жоохон штэ, удахгүй байгаад алгуулсан ч гэдэг янз бүрийн байдлаар Есүс бидний хэлсэн. Харин тэр яадаг гэхээр тэр шууд бидний тал зогсдог. Тэр хүлээж авдаг. Танд байгаа асуудал жижигэнч байна, тоонч байна уу? Есүс тэрийг яадаг вэ? Хүлээж авдаг. Заримдаа бид нар чуулган дотор хүндэцэл асуудал туулж байгаа хүмүүсийг бид нар янз бүрээр харах гад байдаг. Тэ? Заримдаа бид нар бүр юу гэж хэлэх гээд байдаг гэхээр зэрэг бараг л тэ өөрийнхөө үрийг эдэлж яана гэж бодох гээд байдаг. Эсвэл урам өгч ийн гээд яадаг вэ гэхээр зүгээрээ удахгүй зүгээр болно гэж хэлдэг. Гэхдээ тухайн хүн чинь нөгөө асуудал дотор байсаар байгааг та хязгаарч бити мартаас урьж байна. Нөгөө хүн маань нөгөө л өвчин дотор шаналж байгаа гэдгийг та битгий мартаас урьж байна. Нэг удаа ч би нэг өвчтэй байх байг нэг хүн надад хэлсэн. Зүгээр болно шүү дээ. Гэтэ нэг надад тийм эерэг гой сонсогддог байхгүй. Яг л би өвчтэй байна. Тэ зүгээр гэж хэлж байгаа миний тэр өвчнийг мэдрэхгүй шүү дээ. Тэ? Тийм үстэй.
Тэгээ би стил өвчтэйгээ би өргөжлөл өмчтгийг хийж байна. Зүгээр болох уугүй гэдгийг тэр хүн чинь мэдэхгүй шүү дээ. Яг нь намайг урамшуулах ч зориулах ч байлбар болооч энэ надад урам зориг болохгүйсэн байна. Нэгсэндээ тэр байгаа асуудлыг хүлээж авч чадахгүй нэг гэсэн байна. Тийм. Тэр тавыг би бас хэрвээ хэн нэгэн хажууд чинь өвчтэй шаналж байгаа шуурган дотор байгаа та хоосон үгээр тэ бүү яриасан шүү. Зүгээр яг нь Библиэр үжилсэн бэ? Үйлч байгаа нэгэнтэй хамт байл. Тэ? Тэгшлсэн. Үйлж байгаа нэгэн дээр очиад энэ ишлэлээр ярьчаа гэж хэлэв. Бидний ер нь их Христэд итгэжтэй гаргадаг алдаа юу гэхээр зэрэг би одоо хэн нэгэн дээр очихсан юм пастраа надад нэг Библи ишлэл өгөөч. Ингэж хэлвэл би юу шилнэ гэж. Би юу ч хэлэх вэ? Библи ишлэл чи өөртөө үлдээ, та өөртөө үлдээ гэж. Яагаад Библи бол тань зориулсан. Тийм үү? Та Библийг уншлаа, та өөрийнхөө төлөө уншдаг. Амен. Та хэн нэгний төлөө Библи уншдаг юм байна уу? Та тийм учраас өвчтэй байгаа, шаналж байгаа, шоогон дотор явж байгаа амт нөхчин таны ажил байвал та зүгээр яг хам байх хичээгээ, дуугаа байх хичээгээ. Явын 3 найз бол үнэхээр сайн найзууд юм шиг харагддаг тийм Библиэлд. Гэхдээ тэр 3 найз яасан бэлээ? Эцсийн гүнэлтэн дээр эзний өмнө буруутгагдсан байна. Ягаад асуудал юм дээр ихлэ нөгөө 3 найз яв туслахаас илүүтэйгээр яг нь ихний ээж нь тэр 3 үнэхээр сайн байсан, сайн сонссон. Гэхдээ харахнаа дүгнэлт хийх хүссэн байна. Ийм болсон юм байна. Тэ? Чиний яриаг сонсоодсэн чинь чи өөрөө юу н асуудалтай юм байна шүү. Тэгж хэлснээс болоод явын 3 найз тэр эзний өмнө буруутгагддаг. Тэрс та эзний өмнө хин нэгэн найзныхаа хажууд ирэхдээ юу ч хэлэх вэ? Юу ч хэлэх үгээс илүү тэгээд хажууд нь хамт байх хичээгээр. Амен. Тэгээд өдөр хажууд байгаа найзтай хэлчихгүй өдөр хамт байя гэж хэлдэг. Хамт байя. Ядуугийн Америк өдөр эцэгхээс гэр бүлээс хол байгаа хүмүүсийн хамт байна гэдэг чинь юу вэ? Энэ үнэхээр ерөөлөхгүй юу? Амен. Энэ үнэхээр ерөөл. Зовж байгаа нэг байвал та заавал очиод үг дуурахаас өмнө зүгээр л хажууд нь суугаарай. Зүгээр сайхан залбираад тий эзний амар тайвныг хүсээ. Өөрсдөө хамт байхыг хичээгээрэй. Ямар нэгэн зүйлийг ярьж сэтгэлийн тайвшруулах чинь ингээд өөр тий хэцүү болгочихгүй тул. Нөгөө манайхан чинь дэгдэн шүү дээ тий. Нүрийн ягчвал нүрийн ячдаг лээ. Тэгэхгүйгээр өдрөө эзний өмнөөс би энэ тэр хайраар үйлчлцгээе амин. Тэгээд 3 дугаарт би тандаас хуваалцах гэсэн зүйл юу гэхээр зэрэг бидний амьдралд тохиолдож байгаа тэр шуурга, тэр хүндцэн асуудлууд эцээ юуны төлөө тэгэхээр Бурхан эзэн гэж хинбэ гэдэгт биднийг авч өгдөг. Эзэн гэж хин бэ? Амен. Та тэр шуурга болох үед та эзнийг хайгаар эзнээс асуурай. Та хин бэ? Энд өнөөдөр надад тохиолдож байгаа энэ шуургаар дамжуулан би таны тухай илүү мэдхийг хүсэж байна. Та эзэн рүү хандууллаас авч байна. Эзэн дээр анхаарлаа төвлөрүүлээс авч байна. Эзэн өөрийнхөө эзэн Есүс өөрийнхөө дагалдагч нартаа өөрийгөө таниулсан байна. Эзэн бол хин бэ? Тэгээд зарим дээр байсан хүмүүс Есүсийг харсны дараа Есүстэй уулзсан дараа юу гэсэн юм бэ? Тэр та үнэхээр Бурхны хүү мөн гэж хэлсэн байхгүй юу? Тэр хүмүүс тэр жижигхэн шүү. Магадгүй тэр би өнөөдөр яг жижигхэн гэж хараад байгаа нэг хэсэг хугацаанд л өөрчлөсөн юм шиг харагдаад байна. Би ямар нэг амар давлаатай юм дээр явж үтсэн юм шиг. Гэхдээ энийг харах юм бол тэр хүмүүс бол ихэвчлэн загасчаад яаж ч бас нэг аргаа олчих хэмжээний тийм хүмүүс байгаа байхгүй юу?
Гэтэл тэд бүгдээ айдсан, бүгдээ эмээдсэн, бүгдээ сандарсан байсан. Тэгээд дараа нь яасан бэ? Тэр болсон үйл явдлыг хараад, тэр шуурга нансныг хараад Есүсийг юу хэлсэн бэ? Та бол Бурхны хүн байна гэж хэлсэн байна. Бидний амьдрал шуурга зүгээр нэг ирдэггүй махтанараа. Бурхны зөвшөөрсөн тэр шуурга тань заавалчгүй ямар нэгэн арга замаар Бурхан эзэн гэж хинбэ гэдгийг танд ойлгохыг хүсдэг махтанараа. Мэдээж хүн болгонд адилгүй шүү дээ. Бурхан хүн болгонд адилхан арга замаар өөрийгөө илэрхийлэхгүй. Хүн болгонд тохиолдож байгаа шуурга өөр, асуудал өөр. Энэ асуудлаас гарч арга зам нь өөр. Бурхан өөрийгөө янз бүрийн арга замаар танд өөрийгөө харуулдаг. Харин та өнөөдөр тохиолдож байгаа энэ шуургаар дамжуулан та эзнийг хараас урч. Эзэн хэн болохыг мэдээс өвч. Эзэн Бурхан чи юм бэ? Өнөөдөр энэ надад тохиолдож байгаа шуургаар дамжуулан Бурханы надад харуулж байгаа тэр зан чанар нь юу юм бол? Бурхан эзэн бидний амьдрал, таны амьдрал маш олон арга замаар өөрийгөө илчилдэг юм ахтайгаа, илчлэн харуулдаг юм аа. Тэгвэл өнөөдөр та өнөөдөр өөрөөсөө асууж надад ямар шуурга байгаа вэ? Энэ шуурган донд би эзнийг харж байна уу? Тийм ээ? Энэ шуурган донд би эзнийг харж байна уу? Энэ шуурга эзнийг ямар байдлаар надад харуулах, тэ? Эзэн өөрийгөө ямар байдлаар надад илчлэх бол? Та эзэнс асуугаарай. Эзэн заавалж байрлуулах. Яг энэ шуурганы ард талд эзэн өөрөө сонсож байгаа байхгүй. Танд ирж байгаа тэр асуудлуудын чинь ард эзэн өөрөө байдаг. Тийм учраас та өнөөдөр заавалч нэг зүйлийг өөртөө хүлээж авах шүү дээ. Надад ирж байгаа бүх зүйл эзэн Бурхны хараа хяналтын дотор байдаг юм аа. Эзэн зөвшөөрөөгүй бол эзэн зөвшөөрөөгүй бол энэ шуурга таны амьдралд ирэхгүй гэсэн. Эзэн зөвшөөрсөн учраас энэ шуурга таны амьдралд байгаа. Харин одоо та эзнийг хараас урч. Эзэн надад юг зөвшөөрсөн бол? Эзэн надад хэн гэдгээ ямар нэгэн байдлаар харуулж бол та эзнээс асуугаас урч. Тэгээ би дүгнэлт болоод хэдэн зүйлийг хаалцсан урч нөгөө зэрэг бидний амьдралд хүн бүрийн амьдрал шуурга өөрөөр байдаг боловч хүн бүр өөрөөр арга замаар тэр шуургыг даван гардаг. Туулдаг тийм үү? Маш олон төрлийн шуургуудыг таваад өнөөдөр энэ газар та сууж байгаа гэж би бодож байна. Гэдгийг итгэж байна. Та ямар арга замаар энэ шуургуудыг даван туулсан бэ? Тэгээ би зөвхөн өөрийнхөө амьдралаас тийм ээ хараад магадгүй илүүтэй энэ шуурганд бидний юу хийх ёстой гэдгийг та бүхэндээ гурван зүйлээр хаалцуулж байна. Нэгдүгээрт нь шуурга ирэх үед та эзэн рүү залбирдаг байсан шүү дээ. Амен. Шуурга ирэх үед та бүү сандраарай. Хүмүүс яагаад алдаа хийдэг вэ? Яагаад одоо маш сайн хүмүүс одоо юу гэдэг ямар нэгэн одоо чинь ялангуяа чинь бүгд одоо нөгөө Монголд хүмүүс маш олон хүмүүс яадаг гэхээр 100 боллоо усан живж өгдөг. Тийм. Би гачигтад өссөн. Манай сургуулийн урд амар гоё том цүнхээлээд байхгүй. Амар гоё гэжтэй. Ер нь бид нар сэлхэд айгуу дуртай, маш гүнзгий, маш гоё л доо. Гэтэ харамстай жил болгон тэндээ хүн амиа алддаг байхгүй. Тэгээ амиа алдсан хүмүүсээ харахад сэлж чадгүй хүмүүс гэсэн үгүй чаддаг хүмүүс дандаа амиа алддаг байхгүй. Гол шалтгаан нь тэд нар явж байгаа яадаг вэ? Сандардаг байдаг. Зам Монголд ирэхээр сандардаг. Сандард ирэхээр тэр юу хийхээ мэдгээ болдог. Тэгээд яадаг вэ? Хүл алддаг. Тэгээд живжлдэг байхгүй. Тэгээд би та бүхний бүх сандараасаа хүнд хэцүү үед, шуурга ирэх үед би та бүхэн уриалж та залбираас авчиж. Нэгсдээ Бурхан руу хандаас авчиж. Таны амьдралд тохиолж байгаа шуургыг эзэн мэдж байгаа. Амен. Мэдж байгаа шүү. Таныг орхиогүй шүү. Тэр мэдж байгаа учраас тэр түн хамгийн зөв хариулт нь байна гэсэн. Амен. Тэр учраас та шуурга ирэх үед залбираарай. Тэгээд нэгдүгээр төслийн ном дээр маш гоё үг гэдэг тийм үү? Юу гэж хэлдэг вэ? Тасралтгүй залбир бүх зүйл талархлаа өрг. Учир нь бол та нарын төлөө
Христос дотор Бурхны хүсэл байгуулсан байдаг. Тэгээ залбир эзэнд асуудлаа талархалтайгаар өчинхэл надад та зүгээр надад энэ шуурга өгсөн баярлаа гэж хэлээ л дээ. Энэ ямар гоё гэж энэ хүнд хэцүү үед энэ шуургыг энэ хүнд хэцүү зүйлийг надад зөвшөөрсөнд баярлаа гэж хэлэх ямар гоё гэж. Энэ хүчийг өгдөг байхгүй. Яг тэгжсэн баг. Тэ хор давтартай байхад эзэн минь та надад хор давтар өгсөн баярлаа гэсэн баг. Сонирм байгааз энэ чинь бидэнд хүчийг өгдөг байх тийм. Таньсан шуурган донд эзэн минь та надад энэ шуурга өгсөн баярлаа гэж хэлдэг байгаас учраас энэ чинь залбир шүү дээ. Эзэнд хандж байна гэсэн. Тийм учраас өнөөдөр бид аав нэгдүгürt нь шуурга ирэхгүй, шуурган дунд байх үедээ та эзэн рүү хандсан залбираас урч түүнд цорингоц арга зам байдаг. Амен. Хоёрдугаар нь маш амархан зүйл байгаа. Юу гэхээр үргэлжлүүлэн итгэлтэй байгаарай. Эзэнд итгээрэй. Би таны өөртөө итгээрэй гэж хэлээгүй шүү. Эзэнд итгээрэй. Өнөөдрийн нийгэм бол юу шилдэг вүлээ? Чи өөртөө итгэжтэй. Би өөртөө итгэл яах вэ? Өөртөө итгээд алдсан түүх насны минь тооноос илүү байгаа тийм үү? Харин өнөөдрөөс болоод би танд нэг зүйлийг зөвлөхөөр чинь та эзэнд итгээрэй. Шуурга дунд та эзэнд итгээрэй. Иохан 14-р шүлгээр үжилсэн эзэн Есүс өөрөө хэлсэн байна. Зүрхээ бүү шаналга. Яг нь зүрхээ бүү шаналга. Шуурган дотор байна гэж зүрхээ бүү шаналга, бүү зов. Зүгээр л үгсэн байна. Бурханд итэг, надад итэг гэж хэлсэн байна. Хариулт нь энэ байж шээ. Зүрхээ бүү шаналга, бүү зов, бүү санаа зов, тийм? Бүү сандар зүгээр л үгсэн байна. Бурханд итэг. Миний эцэг Бурханд итэг. Бас надад итэг. Энэ юу гэсэн үг гэхээр түүнд арга зам байна гэсэн үг байхгүй юу? Тэр өөрөө гарч ирээд тэр шуургыг зэмлэх болно. Амен. Шуурга чи нам гэж эзэн өөрөө хэлэх үед тэр шуурга хичнээн хүчтэй байсан ч тэр амьдрал бүр тэр оронгороо ирэхжсэн ч гэсэн тэр намтал болно. Яг эзэн хэлж байгаа учраас. Есүс хэлж байгаа учраас. Бодоод үзтээ Есүс юу гэсэн бэ? Гэрэл бий болж хэлэхэд гэрэл бий болсон шүү дээ. Тэ? Нөгөө нэг усыг хараад дарс бод гэж хэлэх үед тэр ус яасан бэ өчтөр? Өчтөр ч яваа тэ дэвэд болсон шүү дээ. Өчтөр бид гаргаж ирж ярьсан. Тэ дарс болсон шүү дээ. Санаж байна уу? Тэ? Өчтөрхөн л болсон юм шиг. Тэ? Тэр учраас та бас хэлээсэй үуч. Эзэн өргөжлөлөн итгэлтэй байгаас. Эзэн асуудлыг шийдэж өгдөг. Хамгийн сүүлд нь үгсэн мэтлэр зэрэг хүлээгэр. Шуурга хараахан намтчих зүгээр та зүгээр хүлээ. Залбир итэг тэгээд югсэн байна. Хүлээгэр. Дуулал номдэр үгсэн мэтлээ эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээрдэг гэдэг. Эзний таны амьдралд тэр болж байгаа тэр шуургыг дарах тэр үйл явцыг та яа гэсэн юм хүлэе гэсэн. Харин тэр үед эзэн яа гэсэн юм тэр шуургыг дарж холгочихсон. Тэр намдаа холгочихсон. Тэр учраас өнөөдөр энэ цааш байгаа ах түнрээ таахан би өнөөдөр уриалах хүсэж өргөжлөлөн эзэн дотор залбирсаар байгаа шуурган руу тийм ээ. Өргөжлөлөн эзэнд итгэсээр байгаарай гэж уриалах хүсэж байна. Хамгийн сүүлд нь өргөжлөлөн эзний хийх гайхамшигыг хүлээсээр байгаа. Та гайхамшиг гэсэн бай. Харахлаа гэсэн. Харахлаа. Өчигдөр тэ Есүсийн ээж Мари харсан шүү дээ. Гайхамшиг болохыг хүлээсэн. Тэ? Тэгээд нөгөө нэг сайхан ус маань сайхан усж байгаа. Ус маань сайхан барсалсан байна. Бидний хүлээх үед эзэн ажлыг хийдэг юм аа. Өнөөдөр та шуургатай байвал би хамгийн сүүлд дахиад хэлье. Бүү сандар, бүү энэ таны амьдрал болох ёстой зүйл болдгороо болж байна. Тийм үү? Харин яа гэсэн бэ? Итгэлтэй байгаарай, залбираарай. Эзний гайхамшигыг хүлээгээсэй гэж эзний нэрээр хүсэн өрөөж байна.
Амен. Өдөр хамт залбирцгаая.